Aragan Tozan. Türkçe Günce'nin burun kişilerin için Muhtazas Filipinos'un temsilcisi Lostada Angelos. Odan da sonundan Götterlos'un temsilcisi Deng Yunshuai. And the Gortu will start the contest at the round of 16 in the men's weight up to 63 kilos. And we're welcoming in blue, representing Philippines, Lostada Los Angeles. And in red, representing People's Republic of China, Liang Yunshuan, Court 2.
нэгдүгээр дэвч эрэгтэй За дараагийн тулаан хөх болонгаас Солонгос улсын тамирчин Жунжаа маань гарч ирсэн байна. За Улаанбаатар улс Хятад улсын тамирчин Лин Юнша гарч ирсэн байна. За энэ Цэнгэр булангийн тамирчин Солонгос улсын тамирчин бол ранкара жингэрээ үлнийг тагаа тийм. Хятад улсын тамирчин бас 3 тагаа тамирчин шүү дээ. Тэгэхээр ер нь бол ойролцоо гран-при тэмцээнүүдэд бол хоорондоо таардаг. Солонгос улсын тамирчин маань бол их одоо туршлагатай юм тамирчин байна. Олимпийн аврагаас олон медальтай юм тамирчин байна. За Солонгос улс бол дотроо өөрсдөө өрсөлдөө маш ихтэй. Хятад улс бол бас ялгаагүй өрсөлдөө ихтэй. Ийм хоёр том орны хоёр тамирчдад тулсан байна да. 8 дэлхийн тулд. За биш энэ дөрөвт хөрөл медалийн төлөө тоглолтоо нууцлаарай. За энэ хоёр тамирчин маань бас одоо хөрөл медалийн төлөө тоглолтож маш одоо хариуцлагатай. За Улаанбаатарын тамирчин гарчлаа. Одоогоор бол 8 жингийн одоо тоглолтууд бол дууссан байгаа шүү дээ. Тэгэхэд бол Солонгос улс бол нэг л алттай байна. Тэгэхээр бол Азийн төвшөнд бол Солонгос ноёрхоогүй. Одоо бүх одоо улсууд жигдэгдэг бол харуулж байна тийм ээ. Тий. За Иран улс маань бол 3 аврагтай болсон байна. Азийн авраг. За Ярд улс маань эхний өдөр 54 буюу эрэгтэйчүүдийн хамгийн өнгөн алтан медаль авсан байна. За Парисын Олимпийн одоо Пак Тэжун Солонгос тамирчин маань энэ удаа Азийн аврагтаас эрхээ авч чадаагүй олцоогүй. Тийм Солонгосчууд өөрт нь болохоор юут өрсөлдөөн дотор сайн л дээ тийм. За Жанжууны хувьд бол одоо 58 кг тоглодог байсан. Парисын Олимпиад олж чадаагүй Пак Тэжун оролцсон. Энэ удаа олжийн өсөж 63 кг-ийн жинд оролцож байна. За Олимп бол бас одоо 8 жингээр биш одоо нэгтгэж 4 жингээр оролцдог байгаа. 54 58 нэгдээ 58 кг, 63 68 нэгдээ 68 кг, хасах 80 нэмэх 80 гэдэг эмэгтэй 4 эрэгтэй жингээр Олимп бол өрсөлддөг. За одоо явна да. Солонгос Хятад улсын тамирч аюу гоё мэдэрлээ шүү дээ. Солонгосууд бол цаг дуустал явна оо. 1 оноо гэдэг бол юу ч биш. За ингээ явна. Тэр оноо төдөл авсан. Оо ямар. За тэгтээ бас баг бүгд сонголтж байсан байж магадгүй тийм ээ. 2 оноо алдснаас таргуул авах юм бол одоо улаан тамирчин маань ялах магадaltaй. За бүхэл оноогоороо. Тэгтээ энэ Солонгос улсын тамирчин оноо авах магадлал бас өндөр байлаа шүү дээ тий. Яг энэ товтлогоон дундаар бол энэ Солонгос улсын тамирчин илүү анхааралтай, илүү боломжтой бүлгэр байсан тийм. За хоёрдугаар тоглолт манай Солонгос улсын тамирчин маань жоохон төвтэй тоглоод энэ үеийг бол авах. За мэдээж энэ Хятад улсын тамирчин бол тийм сул уул тамирчин биш. За эхний 20 секунд хин наваагүй контакттай л явж байна. За уг нь гоё тавталсан тий. За хараахан хөг Хүч хүрхгүй контактыг бол маш олон өгч гинөө. Зэрэг тамж ализын 5 удаа контактлуулсан байна. тоглохоо болгон бол уг нь амжилттай болоод байгаа боловч хөөхгүй л байна. За Хятад бас бол Иран тасалжуулагчтай энэ тэмцээнд оролцож байна. За 1 минут хин наваагүй л. За наваагүй тоглолт дуусахад бол контакт олонтой нь болгождог. Таарал хөх бол нэг юм. Яа, ямар мэдэр вэ те. Дахиж унгааснаа ингээд.
онооны харьцааг 4-0 болгож чадлаа. Наалдаад яг тамирчин зогсохыг бүр амар мэдрэлээ тий Тий. сая. Яг хятадын тамирчин наалдаад зогссон ч л зүгээр юу Баруун анч гараад яг ирлээ шүү дээ. Энэ бол бас асар гоё торгон мэдрэмжээр өшгөлж байна. Одоо энэ дэвжин дээр минут 30 хугацаанд секунд дойлтой уралдаж одоо өшгөлт хийж байгаа мэдэрж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр мэдрэмжийг мэдэрж одоо хийж байгаа гэсэн үг. За энэ үеийг солонгос тамирчин маань ялах юм бол 3 дугаар үеийг гарч ирнэ. За 3 дугаар үе дээр бол аль аль нь хариуцлагатай үзсэн л дээ. Гэхдээ бол одоо 15 секунд хангалттай цаг байна. Хитэн тамирчин бол явах баха. Хичүү эргэлттэй өшгөлтөд ороод ирэхэд л Улаанбаатарын тамирчин оноо өндөр гараад гэсэн тий. За уусаа солонгосын тамирчин бол одоо хамгаалцсан л да. Тэр өшгөлөхгүй л дээ. За ингээ гарч байгаа. За 2 секундэд бол бас 3 он авна штэ. За 2020 оны Токиогийн 16 оны Олимпиад бол бас 1 секундэд Олимпийн авраг болсон хүн байгаа шүү дээ тийм ээ. За ингээ нэг үе явснаар 3 дахь үеийн тоглолт гарч иж байна. За 2 дугаар үе. 3 дахь үе. 3 дугаар үе. 3 дахь үе. Энэ явд дээр ялсан тамирчин маань хүрл медалийн болзол хангана. Маш хариуцлагатай тоглоом байгаа тийм. тий. Одоо лализын хагас шигшээ тоглолтууд маань эхэлсэн байна. Хэн медальтай, хэн медальгүй буцах вэ гэдэг шийдвэрлэх үед өрнөж гинэ. Энэ тэмцээнд бол Азийн аваа шалралт тэмцээнд бол Солонгос улсын тамирчид бол 102 хүний бүрэлдэхүүнтэй маш том баг оролцож байгаа. Тий. Хятад улсын тамирчид маань бол зөвхөн тулааны одоо төрөлд бол оролцож байна. За энэ тэмцээнүүд манаас Азийн наадамд оролцох эрх болгож байгаагаар маш том одоо өндөр хариуцлагатай тэмцээн болж байгаа. Эхний 7 байранд орсон тамирчид маань Азийн наадамд оролцож байгаа. Энэ удаагийн Азийн наадмын бас одоо маш чанга болж байгаа. Өмнө нь Азийн наадмын эрхэм тэмцээнгээ тусдаа бол хийгээд орж исэн бол энэ удаа Азийн авгын 7 байрыг оруулахаар мөн Олимпийн жингээр явуулахаар анх удаа зохиогдож байгаа. Тийм болохоор гарын цогцолтоор сая гоё наалаа. Гарын цогцолт бол бас эсрэг тамирчин маш их цуцаадаг тийм ээ. Яг амхаан дээр чанга зохиол дотор бүр орно штэ амхаан. Өө янзын 3. За тулж ирээд гоёлоо наалаа да. Энэ бол бас зүгээр тамирчдын бас туршлага байдаг тийм ээ. Тий. Наалдаа салах мэдрэмжийг за дахиад гарна. Гар бол гоё зогсон. Яа, сая бас урд бол гоё очлоо. Тэгтээ бас мэдэрч чадлаа шүү дээ. Жохон дэшээс дараа толгойд чанд ашиглалт харагдлаа. За одоо энэ туршлагатай тамирчид бол одоо тэрийг бол анаараа буугаад инаараа олоосон тамирчин бол араас нь гоё очиж гин л та. Тэгтээ бас нөгөө тамирчин бас зэрэглэл өндөрсөн тийм ээ. Тий. Бас сул анаа алдахгүй. За цаг дуусгаад 15 секунд. За одоо ямар тактик байна? Ямар мэх байна? Дархан одоо өшгөлтэй байна. Тэрийг харъя тий. Тий. За. Мэдээ цаг дуусж байгаа сүүлийн одоо гарцсан сумаа 50 штэ одоо хятад бол. Одоо бол доор 5 секунд. Тий. Аль болох өндөр оноо өшгөлт одоо энэ дундаас гаргана л та. Өөрөө онцлаа да. Одоо тэгэхээр бас хэцүү бол. Шалтчихжээ бас 3 секунд. 4 секунд бас боломж байгаа л да. Гэхдээ манай хятад солонгос тамирчин угаасаа гарын штэ. Амархан л өгөхгүй тий. Хаа
Цаашаа л гэдэг штэ. За ингэж гарна шүү дээ. За ингээд Солонгос улсын тамирчин Жанжун дөрөвт үлдэж хөрөл медалийн болзол хангаж финалийн шатанд өрсөлдөх хэрэг авлаа.
Улаанбаатар Аз тивийн аврагч салбарт тэмцээний өнөөдрийн буюу 5 дахь өдрийн финалийн тоглолт буюу алтан медалийн өндөлөө тоглолтууд эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд Хөх Булангаас Солонгос улсын тамирчин Жанжун, Улаанбулангаас Иран улсын тамирчин Хажим улсын тамирчин байна тийм ээ. тийм ээ. За энэ хоёрын хувьд бол одоо энэ тэмцээний бас хамгийн онд сонирхолтой тулаан гэж хэлж болно тийм ээ. Тийм 63 кг-ийн хоёр одоо хамгийн өндөр чансааны хоёр одоо хоорондоо алтан медалийн төлөө гарч ирсэн байна. За энэ хоёр тамирчны хувьд бол одоо бүр өсвөр бага наснасаа л одоо од болоод эхэлсэн. Тий. Амжилтуудын олон амжилтын эзэн болсон. За тамирчин байна. Жанжууны хувьд бол Солонгос улсын одоо хамгийн одоогор бол хамгийн алдартай тамирчин байгаад байгаа. Олимпийн медаль, медаль, авч үзээгүй медаль байхгүй. 2 оног гоё авлаа. Иран улсын тамирчин маань. За Иран улсын тамирчин Хажимэсгийн хувьд ч гэсэн Олимпийн медалаас бус бүх медалийг бас авцсан байж байгаа. Залуу настай ч гэсэн. За ийм л гайхалтай нэгэн үеийн шилдэг төлөөлөлд хоорондоо тулчаад байна. За ингээд хоёулаа гидсэн татлагаанууд гараад 4-2-ын харьцаатай тоглолт үргэлжилж байна. За энэ өшгөлтөд Иран улсын тамирчид бүгд маш чадварлаг одоо өшгөлж оноо авч шүү дээ тийм ээ. Тий, одоо Иран улсын бас борлого техникүүд юм байна. Брэнд өшгөлтөн байна. За одоо амархан авч байна да. 8-2. За 58 кг-д бол бас Иран Солонгос улсын тамирчид. За толгойд бол маш богино зайд. Үнэхээр гайхалтай мэдэрч авлаа. За 58 кг-ийн тоглолт бол бас яг л ийм явцтай тоглолт болоод Иран улсын тамирч алтан медаль авсан. Өнөөдөр Солонгос улсын тамирчид Ираны улсын одоо алтан медалийн одоо бүх яг зогсоох нь үгүй гэдэг шийтгэндээ. Арай улс бол энэ тэмцээнд бол үнэхээр хүчирхэг байгаа. За хэлтээчүүдээ ангид 3 алтан медаль авсан байж байгаа тий. За энэ хоёр тамирчны хувьд хоёулаа бас 58 кг-ийн жин тулддаг байсан. Одоо бол ингээд дээш өгсөд 63 кг-ийн жин тулдж байгаа. 58 кг-ийн жин хоорондоо бас таарч тулдчихсэн тийм ээ. Тий. Ер нь бол олон хэмжээнд хоорондоо бас тулаанууд энийхээ тоглолтыг бол маш сайн мэддэг хоёр. За 13-7 6 оны зүрхтэй сүүлийн 20 секунд явж эхэлсэн. Нэгдүгээр үед босоод өдөө 17 секунд хэлтлээ. За Жанжун бас мэдээж тактика боловсруулж гарч ирсэн байгаах. За ер нь бол тэмцээнд ирэхээсээ ч өмнө тий, ер нь бол таархаа тамирчинтай таарна гэдгээ бол тооцсон байгаа. За Ираны баруун үлний толгоор өсгөж байгаа шүтүүд аюултай. Яг тогтоож байгаад яг эсрэг тамирчны яг хамгаалт одоо буусны дараа л өшгөлж аваад байгаа нь маш гоё мэдрэмжтэй өшгөлтээр яг үнэхээр за энэ өшгөлтийг бол хаах зогсоох боломж үнэхээр алга тий. За ингээд эхний үед 16-7-гийн харьцаатай Иран улсын тамирчин Хажимэсээ ялтыг авлаа. Алтан медалийн тоглолт дэр үнэхээр тайван гоё сэтгэл зүйтэй нөө. За 2 дугаар үе эхлэх бэлэн болсон байна. За энэ хоёрын хувьд өсвөр наснасаа л хоорондоо толдоод эхэлсэн тамирчид.
За ер нь бол арай залуучууд өсвөр насндаа бол Солонгос улсын тамирчин Жанжун илүүрхэд байсан тийм ээ. Одоо бол насанд хүрсэнээс хойш за ер нь Иран улсын тамирчин илүүрхэд байгаа. Тэгж байна. За ер нь бол оноо алдахгүй ойролцоо явж байхад бол сүүлийн үе дээр Солонгос улсын тамирчин бас тасарч болох юм тийм ээ. Оноо тасарчвал тэгээд барьж бол чадахгүй шүү дээ. Хойд бол хөлийн ажиллагаа хөлбөрийн хувьд бол арай илүү өгнө. За Ираны хувьд бол тэнцвэр. За тэгээд яг дархан өшгөлтөн л байгаад байгаа. Урд төлийг сайн хамгаах хэрэгтэй бол тэгэл. За энэ өшгөлтийг л одоо зогсооход үнэхээр хэцүү байна. За хөнгөн 3 жингийн тамирчид бол Ираны 3 тамирчин бол энийг зүгээр маш чадамгай яж гинэ өө. Урлагийн хэмжээнд л аваад байна. Мэдээж энэ өшгөлтний ард бол мянган удаа давтсан одоо давталтайгаа бэлтгэлийн үр дүн байгаа. Тэгэхээр манай Монгол одоо өсвөрийн тамирчид манаас үзчихийвэл те. За эндээс одоо суралцах хэрэгтэй. за одоо Тавтыг болсон одоо Солонгосын тамир Жанжууны хувьд энэ өшгөлтийг мэдхгүй хамгийн сайн мэдж байгаа. Тэгэхээр хааж болохгүй байна. хамгаалж чадахгүй байна гэдэг чинь тэр хүний ямар сайн одоо ур чадвар эзэмсэн маань харагдаж штэ тийм ээ. Доор өшөглөөд доотлол дээрээ төлрөөд хаах гэж дээшээ Дээшээ явж байгаа тийм ээ. Маш гоё тактиктэй. Маш гоё мэдрэмжтэй тамирчин байна оо. Манай Солонгос улсын тамирчин маань бол бас мэдрэмж өндөртэй гоё тамирчин шүү дээ. Хөлийн уртыг бол нэрээ үнэхээр сайн ашиглаж байна. Толгоонд одоо ерөөсөө ядах юмгүй шүлж байна. Гидсэн төшөлж байгаа шүү толгоонд шүлж өгнө. За дахиад толгоор явж лээ. За ингээ 11 одоо торгуулаад 11-ийн харьцаатай 10 онооны зүрхтэй олж гинэ үү. Солонгос улсын тамирчин баг эвдэрх гээд байна да. Солонгос улсын тамирчин. Ер нь Олимпийн медальтай тамирчин. Дэлхийн л өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, насан туршидын дэлхийн аварга. Ийм мундаг тамирчныг ингэж илүүргэж байна гэдэг. Иран улсын тамирчдын бэлтгэлжилт ямар өндөр түвшинд байгааг бол үнэхээр харуулж байна. За Жанжууныг одоо ингэж илүүргэж чадж байгаа. одоо өөр тамирчин бас ховор шүү. Ховор. Үнэхээр ховор тохиол. Тэр Ираны тамирчин маш гоё тоглолтыг үзүүллээ. За жилийн өмнө энэ хоёр хоорондоо таарч тоглож ирсэн тоглолтоос бол тэнгэр газар шиг байна. Тэр хооронд Иран улсын тамирчин ямар их хөдөлмөрсөн нь үнэхээр харагдаж байна. За ийхүү Иран улсын тамирчин Хажимасэ аваргын алтан медалийг бүтэж Азийн аваргын тошоо алтан медальт олсон. Иран улсын тамирчин Эрэгтэй хэмжээнд алтан медаль авлаа. Өнөөдөр бол 8 дахь тоглоом байна. Өнөөдөр одоо дахиад нэг орчин алтан медаль тоглохоор байгаа.